За хоёрдугаарт нь бол энэ Эгийн голын усан цахилгаан станц. Эгийн голын усан цахилгаан станц. Тэгэхээр сая оюун орсад хэллээ л дээ. Байгаль орчны сайд байсан хүмүүс их сайхан тоо баримттай хэлж байна. Яг нийт гадаргын усны 90% бид нар ингээд Орос руу алдчихад байдаг. Дандаа эх оронч бус голууд байгаад байдаг. Тэгэхээр уг нь бол энэ Лаос, Вьетнамд одоо яг нэг ийм манайтай адилхан нөхцөл байдал яг үүссэн юм байна шүү дээ. Усан цахилгаан станцыг барих гад бас гадны одоо нэг хятадууд энэ төрөйг бариулахгүй бас янз бүрийн экологийн тэнцвэр алдагдана гэсэн ийм нөхцөлөд тавьж байсан. Тэгээ энэ дээр нүүбийн байгууллага жуулчлагчаар ороод тэгээ энэ бол цэвэр экологийн тэнцвэрийн асуудал юм аа гэдэг асуудлаар их зөв жуулчилсан юм үлгэр жишээ байгаад юм байна. Тэгэхээр би энэ Эгийн голын станцыг одоо нэгдүгээрт Монгол улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангана. Хоёрдугаарт бол ер нь экологийн тэнцвэрийг хангах ийм төсөл, экологийн төсөл гэж би хараад байгаа байхгүй. Эрчим хүчний төсөл биш, экологийн төсөл. Тэгэхээр Эгийн голын цахилгаан станцыг бид нар явна гэх юм бол Оросуудтай бид нар уулзраа олно гэх юм бол яг цэвэр энэ экологийнхаа Монгол улс цаашдаа экологийнхаа тэнцвэрийг хангахын тулд зайлшгүй одоо энэ станцыг барих хэрэгтэй гэдэг нэг ийм чиглэлээр бид нар ойлголтуудаа нэг болгож нэг долгион дээр ярьж чадах юм бол бас энэ станц явах ийм боломж нь бас байгаа юм билээ.